За 2025-аас 28 оны хооронд одоо койка төслийг одоо сангийн яамны дэвшлэгтэйгээр одоо хөрөнгө оруулалт койка төслийн хөрөнгө оруулалтаар гайлан байгууллага, за эрсдлийн удирдлага, дээрэс нь одоо шилдэг технологиг нэвтрүүлэх, за энэ чиглэл дээр бол томоохон төсөл хэрэгжих гэж байгаа. За энэ хүрээнд бид нар Солонгос улсын одоо консорциум болон 3 байгууллагын дэмжлэг үйл ажиллагаатай нэмэлт төслүүд орж ирсэн. За энэ болохоор хиймэл оюун ухаанд суурилсан одоо өгөгдөл дата, чатбот, шинжилгээ ухааны технологид одоо дэвшил гаргаж байгаа үйл ажиллагааг нэвтрүүлэхээр бол зорио ажиллаж байна. За энэ дээр бид нар ямар үр дүнд хүрэх вэ гэхээр ер нь бол гайлан байгууллага маш олон мэдээлэл дээр бол ажиллаж байдаг. За энэ мэдээллүүдийг за хэрэглэгч, гадаад худалдаанд оролцогч, үйлчлүүлэгч маань энэ мэдээллийг одоо хэрэгцээт мэдээллээ одоо лавлгаа хэлбэрээр авах. За энэ тодорхой экспорт, импорт, гадаад худалдааны мэдээллүүдийг авах. За энэ олон мэдээллүүдийн урсгалуудыг бол авах сонирхолтой байдаг. За энэ үйл ажиллагаа бид нар захим хэлбэрт хэдий шилжүүлсэн боловч одоо хиймэл оюун ухаанд суурилсан чатботын системд оруулаад ирэхээр илүү одоо боловсронгуй өгөгдөл мэдээлэл авах боломж бол бүрдэх юм аа. Инхээр заавал одоо нүр тулсан харилцаа, зайлшгүй одоо тодорхой байгууллага дээр очиж авах ч гэдэг юм, эсвэл захимаар мэйлээр авах ч гэдэг юм. Энэ тохиолдолд платформ үүсгэсэн тохиолдолд одоо холбогдсон мэдээллийг одоо өндөр түвшинд одоо энэ системийг нэвтрүүлэхээр бол ажиллаж байна. За өнөөдрийн одоо нээлттэй үйл ажиллагаа боллоо. Энэ үйл ажиллагааны дараагаар одоо Солонгос улсын одоо энэ консорциум байгууллагууд за ямар мэдээллийг ямар хэлбэрт оруулах вэ гэдэг өгөгдөл мэдээлэл бидэд танилцуулна. Дээрэс нь гайлан байгууллага за энэ мэдээллүүдээ бид бүхэн одоо захим оюун ухаанд суурилсан энэ платформ үүсгэхэд ямар мэдээллийг бид нар илүү боловсронгуй болгоход ашиглах вэ гэдэг санал солилцож явагдана. За ингээд энэ төслийн арга хэмжээ 2026 оноос бол аль биесээр хэрэгжинэ. За тэгээд үр дүн нь бол одоо 1-2 жилийн дараа бол үр дүн гарна гэж харж байгаа.